За зөвхөн худлаа ажуулрын танхимаас мэдээллийг та бүхэнд мас цэгмээр шууд дамжуулж байна. Яг одоо баялаг үтгэгчдийг дэмжих холбооны 10 жилийн форум SME 2025 форум болж байгаа билээ. За тэгвэл энэхүү форумд оролцож буй баялаг үтгэгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Эко гар утасны 50-р компани захирал Бацэргоос дараах тодруулгыг авах гэж байна. За ямар ч гэсэн 10 жилийн баярын мэнд хүргье. За баярлалаа та бүхэндээ. За баялаг үтгэгчдийг дэмжих холбоонд Эко гар утасны 50-р компани нэгдэж орсноор ямар өргөөжийг хүртсэн би 10 жилийн хэдчнээн жил нь ер нь хамтарч ажилласан бол үүнээс соёлоо яриагаа эхлэе. За намайг Болтын Бацар гэдэг модон эдлийн үйлдвэрлэл хорондоо хөгжүүлж байгаа. За хуваараа бизнес эрхлэгч удаад би бас 10 жил болж байгаа. 15-нд эхлүүлжсэн. Тэгээд 10 жилийн ойдтойгоо бас давхцаж байгаад маш баяртай байна. За холбоондоо 2019 онд гишүүнээр орж исэн. Тэгээд мэдээж мастерлизээр баялаг үтгэгчдийг дэмжих нэвтрүүлэгт оржтэй. Үйлдвэрлэлээ танилцуулж хийж бүтээж байгаа зүйлээ олон нийтэд таниулах маш том боломжийг мастерлиз болон даваа дарга холбооноос олгож ирсэн. Тэгээ үүний хүрээнд одоо үйлдвэрлэлээ улам хөгжүүлээд явж байна да. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих холбоо болоо одоо нэрээ өөрчилж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэхүү нэрээ өөрчилснөөр баялаг үтгэгч нар жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарт маань ямар давуу тал боломжууд бий болох вэ? За тэглээ яг хуу одоо шинэ төв бичиг ирээдүйн 10 жилийн төв өнөөдөр бичиж чинь чинэлэг дундаж давхрахтай Монголын төлөө гээд. За энэ олон үйлдвэр эрхлэгч нарыг те ингээд хооронд нэгтгэхэд санаа бодлын асуудлуудыг ингээд ярилцаа те энэ бүгдийг ингээд шийдэл болгоод ингээд төр түргэн гэдэг чинь маш том ажил. Тэгээ энэ ажлыг ингээд энэ холбоогоор дамжуулаад энд гар бие оролцоод өөрсдийн одоо тулгамдж асуудлыг хэлээд ингээд энэ холбоондоо энэ өдөр зөвлөлтөнд ажиллаж байгаа та маш бас баяртай байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамддаг хамгийн том асуудал нь юу гэдэг юм бол одоо ерөнхийдөө нийгмийн дадлан шимтгэл тэгээд татварын асуудал ч гэдэг юм уу те одоо өшөө жижиг бичиг бизнес болоод ирэхээр түрээсийн асуудал ч гэдэг юм уу те мэдээ шат шатанд маш их асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг одоо би одоо жишээ нь чиглэл компани захирал бомцонд даргаас гээд өдгөр дураар аваа те яг л миний өмнө явж байгаа хүн. Тэгэхээр энд ямар асуудал тулгараад яаж шийдсэн гэсэн юм кейсүүдийн сонсоо зөвлөгөө аваад би бас үйлдвэрлэлээ хөгжүүлээ те бас ингээд бас ажилчдаа бас ингээд хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ холбооны маань үр өгөөж яг үйлдвэр эрхлэгч бидэрт маш их байна гэдгийг бас олж харж байна. Тэгвэл холбоонд нэгдээгүй байгаа бусад бэрхшээлтэй тулгамдаад байгаа үйлдвэрлэл эрхлэгчтэй хандаж өгч хэлэх байна. Энэ боломж үргэлж байдаг. Тэгээд та бүгд маань холбоондоо нэгдээд те бүгд санд бодлоо нэг дуугаар ингэж хөргий. Тэгэхгүй тус тусдаа нэг нэгээрээ ингээд яриад ерөөсөө үг нь хүрдэггүй үйлдэл болдгоо шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ ингээд холбоондоо сайхан нэгдэж хамтдаа төрийн бодлогод ингэж оролцож те бас ингээд үйлдвэрлэлээ классчсан байдлаар хөгжүүлэх боломжууд бас байна шүү. Тэгээ бас мэдээж бус захирлуудаас маш гоё захирлуудтайгаа нэтворк хийх боломжууд олддог. Тэгээд маш мэдээллийг бас авч болдгоо холбоороо дамжуулаад тий. За баярлалаа. За баярлалаа.